Хуурайлах, үлгийдэх. Хүүхдийг хооллох бүртээ хуурайлна. Хуурайлахын өмнө ба дараа гараа заавал угаана. Хүүхдийг баасан үед бүгс цавийг буцалсан бүлээн усаар угаах буюу хүүхдэд зориулсан нойтон салфеткаар цэвэрлэж болно. Хэрэгэлсэн бохир даавуу салфетка тусгай уут савнд хийж таглаж тавина. Норсон бохир даавууг авч хуурай цэвэр даавуугаар сольно. Угаалгын нунтгаар хүүхдийн даавууг угааж болохгүй, хүүхдийн савнгаар угаана. Охин хүүхдийн бүксийг цэвэрлэхдээ үтрээ шээсний сүд халдвар оруулахгүй тулд урдаас нь хоош чиглэлтэй арчих буюу буцалсан бүлээн усыг дээрээс нь гоожуулан угаах нь хялбар байдаг. Хүүхдийг даахаас болгоомжлон үлгий даавуугаа хуурайлахын өмнө бэлдсэн байх нь чухал. Хүүхдэд живх хэрэглэж болно. Живхний хэмжээг хүүхдийн биеийн жинд тохируулан сонгож авна. Живх хэрэглэхгүй тохиолдолд даавууг гурвалжилж бэлдэн хөл цаваар нь орон үлгэдэх нь тохиромжтой. Гурвалжин даавууг яаж бэлдэхийг харуулъя. Here
хөлийг доош нь тэнийлгэн татаж өлгийдэхгүй. Энэ нь хүүхдийн түнхний үеийн хөгжилд сөргөөр нөлөөлж болно. Иймд хөлийн аль болох чөлөөтэй хөдөлж байхаар өлгийднэ. Хүүхдийг аль болох сул өлгийдэх нь амьсгалахад чөлөөтэй болдог. Gently down the stream.